Бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг манай улсын энэ чиг үүргийг хангуулах томоохон банк хөгжлийн банк гэлээ. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд дэмжих ёстой хөгжлийн банк зээлсэн мөнгөнийхөө нэлээдийг бүгд найрамд Хятад улсын болон Туркийн компаниудад болон Монгол улсад бүртгүүлэг компаниудад олгосон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хөгжлийн банкнаас Япон, бүгд найрамд Солонгос улс, бүгд найрамд Хятад улс зэрэг орнуудын компаниудад зам барилгын бүтээн байгуулалтын чиглэлээр зээл олгосон. Үүнээс Монгол улсад бүртгүүлгүй нэг компани бий гэсэн тайлбарыг өглөө. Хинд хичнээн төгрөгийн зээлийг ямар шугамар олгосон тайлбарыг одоо үзэгч та бүхэнд хүргье. За нийтдээ бол ер нь бол гадаадын хөрөнгө оруулалттай гадаадд бүртгэлтэй энэ компаниудад бол авто замын салбарт 394 тэрбум төгрөгийн санхүүжилт бол авсан байдیں۔ Нийт замын салбарт бол 1.3 их 80 төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг бол хөгжлийн банкны зүгээс бол хийгээд байгаа л та. Ямар нэгэн байдлаар бол мэдээж бүртгэлтэй байх ёстой. Одоо Америк компани бол Америктэй хагаад одоо Япон компани бол Японд бүртгэлтэй. Манайд хөрөнгө оруулж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын гэрчлэгээ заавал бүртгэлтэй байдаг. Ажил хийхэд бол заавал Монголд бүртгэлтэй байна гэсэн бол зохицуулт байхгүй. Бүртгэлгүй одоо хэвлэлээр одоо нэг 4 төслийг онцлоо бичсэн байлээ л дээ. Тэр 4 төслийн хувьд бол бүртгэлгүй байна гэд тавьсан байсан. Тэгээд тэрний бол 3 компани бол манай Монгол улсад бол бүртгэлтэй. Нэг компани нь бол Хятадын компани. Гэхдээ тэр нь бол Хятадтай бол албан ёсныхаа зөвшөөрөл бүх юутай хуулийн дагуу бүртгэлтэй компани байна л да. Мөн хөгжлийн банктай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй шүүхтэлцгээд 45 сая төгрөг зарцуулна гэсэн мэдээлэлд хариу өгөх шаардлагагүй. Удирдах албан тушаалтнуудын нэр хүндэд санаатаагаар халтсан нэр бүхий хүмүүстэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ үйл ажиллагаанд зарцуулах мөнгө гэсэн тайлбарыг хийсэн юм а.